Хөтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор хөгжмийн зохиолч, продюсер Жак өргөд ирсэн байна. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн байна. Өнөөдөр их сайхан өдөр байна. Тэгээд Хөтөнгөр радиогийн хаан толон болон Монголын нийт ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүн одоо таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн? За тэгээд энэ урлагийн салбар руу ороход юу нөлөөлж байв хүүхэд байхад нь те? Би болохоор Сэлэн аймгийн Алтан булаг суманд төрсөн. Хамгийн их нөлөөлсөн гэх юм бол одоо Оросын Песния гэдэг үстэй. Жохон бахал Песния гэдэг. Тэгээд үндэсний телевиз тэнд чинь гардггүй зөвхөн Орт РТР гэдэг би зөвхөн Орос сууг үздэг байлаа. Тэгээд одоо Олег Газманов, Юрий Шатунов гэл одоо Ласко Юмай гэл. Тэгээд одоо Алла Борисовна Сабиратаруу гэл одоо тий. Тэгээд Орос хамтлагууд их сонсдог гэсэн. Тэгээд пианист тоглуулдаг гэсэн. Тэгээд ер нь багасаа би гитар тоглолдог байсан. Би ер нь би одоо сан 60 гитар гэж байдаг гэсэн. Одоо Монголын хамгийн анхны банк чинь Алтан булаг суманд байдаг штэ. Тэр дэлгүүр байсан. Тэгэхэд манай аав их чинь мөнгө сүлдэг. Тэр дэлгүүрийн одоо эрхлэгч нь байсан юм одоо бодохоор. Тэгэхээр чи надад нэг 1000 дугуй гэдэг одоо нэг юм мотоцикл гэсэн үг л дээ. 1000 дугуй авах гэж би энэ гитар аавна гэдэг. Тэгээд би бараг сургуульд орохоос өмнө мэдээ ороход би тайзан дээр дуулцсан зогсчихсон. Би ер нь хамгийн их сайн санаж байгаа нь хоёр хүүхд дуулцсан байсан. Тэгээд би өөр баг байхасаа л гитар тоглодог гэсэн. Тэг хөгжмөнд бол тийм их дуртай. Тэгээд ерөнхийдөө Орос талдаа школтой гэж ярих одоо тийм хүүхд гэсэн. Аав ээжийнх нь аль талд ер нь танаханд урлагийн хүн байдаг байсан уу? Үлгэрлэж дуурайх тийм урлагийн хүн байдаг байсан уу? Өөрөө яг сонирхлоороо л урлаг руу яваад орцсон уу та? Хүүхд би угаасаа л тийм жоохон айлын ганц хүү болооч тэр юм уу? Жоохон тийм хүнтэй дуурдгуу тийм хүүхд байсан. Урлагийн салбар руу одоо яагаад ер нь анх орох болсон дуучин байсан гэж таныг сонссон. Тэгээд яагаад ер нь дууд болох болсон тэр талаараа та ярьж өгөөч. Би ч бүр ингэж ярих юм бол би ч ахт том уртын дуулдаг жоохон баг. Тэгээд би мөр одоо энэ бүх ард түмний урлагийнх наадам гэдэг. Одоо пианород алтан медаль одоо хүүхдээр бөө тэр медаль бол ингээд ингэр дүүрэн одоо хүртэл ингээд байдаг гэсэн чинь уртны дууд болдог байсан. Тэгээд ер нь л их дуучин байсан. Гэтэ манай хоёр талаас тийм дуу мууны гэдэг яхам бол ээжийн талаас ерөнхийдөө жанцсан оргой байдаг. Тэгээд аавын талаас гэхээр тэгэл том хөгжмийн зохиолч гэхээр одоо хангал 100 дармаар гэдэг нөгөө жуди гэж ярьдаг үстэй. Хангалгаа одоо агвайны шоуд хангал мангал гэдэг. Би бүр сүүлд би Алтан булаг руу очисон чинь манай нэг нэлээ хөгш ах байд. Тэр ер нь чи ер нь мэддгүү гэдэг чинь манай их баг бахт тэнгэр гарсан болохоор чи ер нь мэддгүү чи яагаад ингэ дуулаад хөгжим зохиогоо яваад байгаа ер нь мэддгүү. Би ер нь сайн мэдэхгүй шүү дээ. Аавын талаасаа тийм шүү дээ гэж надад бүр хөгшин сая бурхан болчлоо сайхан. Тэр хүн манд гэж хэлжсэн. Ээжийн талаас болохоор одоо жанцсан ороогаа шүү дээ. Одоо галсан ах мах гэдэг чинь төрлүүд шүү дээ. Соол гитарцсан галсан бат. Ээжийн талаас болохоор жанцсан ороогаа тэр хоёр байдаг. Гайхалтай. Сүлд мэдсэн шүү. Тийм. Яагаад ингэж идэгч ойлгохгүйгээр л ажиллаж би ч угаасаа л тийм байсан бэл. Анхны уран бүтээлийнхаа талаар ярьж өгч. За би нэг сони юм ярих уу? За. Анхны уран бүтээл заяа. Бүр хамгийн анх зохиосонд бол Мөнх бат гэдэг өөрөө Мөнх бат гэдэг байдаг шүү дээ. Мөнх батын ээжээ гэж дуу байдаг шүү дээ. За. Тэр талын нуруу гэж тийм бариад байсан. Тэгэхэд би чинь нэг лазерн дар гэхээр ер нь бол мэднэ. Тэрний Волга жоохон багт. Тэгэхээр одоо яг нь одоо ч өнгөрцөн болохоор Волга ундаг хөөхт.
Тэгээ би талын нуруунд дээр очижсэн чинь айгүй их бороо орцсон байсан. Тэгээд ээж над нөгөө хоол би цонхоор хараад үзсэн. Миний ээж нь тоогооч хүн. Тэгээд хоол хийгээд нөгөө юм паднос одоогор паднос гэж ярьсан. Хоол ингэж би яг амар бороо орч би гитар өрсөн гэд. Ингээ ээж харж нөгөө халтарч унаад нөгөө бороо орцсон биш нэг овгор шороон дээр халтарч унангуудаа өө гэдэхгүйгээр халтарч унуудаа буцаж гүүж ороод ингээд нэг юм буцаад хоолоо хийгээд. Тэгээд би чинь 7 дугаар ингэж байсан. Тэгээд буцаж хоол хийгээд давшиж өгөхөөр хоол хийгээ буцаас сүүнэрцэн дээли чин ингэрт сүүдэр унахгүй ээжээ нэрийг минь та сэтэрчихвээ гэж насаараа залбирсныг чи мэднэ ээж би 10 хэд настайх мэдгүй. Тэгээд би анх шууд гитарын дээр хамгийн анх энэ дуу зохиосон. Тэгээд мэдгүй айгу би гэсэн айгу сонин гэд би зүгээр гойд орсомж шүү дээ тий. Тэгээ би та тэгээ тухайд яг ээжигээ одоо тэр унжаах үед тий халтраад унах үед юу очиж шүү дээ. Би зүгээр шууд хамгийн гол нь халтарч унчаад өө гэд оос сая унчлаа гэдэхгүйгээр буцаад нэг надаас айгаад ч юм уу яагаад байгаа мэдгүй. Тэг буцаж гүйж дахиж хийгээд ингээ наашаа явж яхад нь би шууд хүний хүн гэж байгаа шүү тий. Би өөрөөсөө гайхалтай. Гэхдээ яг хормын төдөд очоод босхыг хүссэн ч гэсэн тухайн үед яг ингээд нөгөө хүн паникинд орно гэдэг шиг бас үйлдэлүүд идэв. Бороо орцсон гэсэн мэтлээ би бас хийжсэн баг тий. Бага бахын л нэг тийм юу байсан юм шиг. Би гүүхгүйгээр шууд гитар барьцсан. 60-ын банзан гитар барьцсан байсан. Тэгээ бороо орцсон яг цонхны нэр. Нөхөр сонирм юм дээ тий. Яг тийм акшн. Тэгээд би 7 дугаар анги шүү. Би бүр 10 хэдхэн настай хүүхдүүд. Тэгээд яц тэгээд би анх удаа хөхтөнгөр жоор би ярьж байна. Энэ уран бүтээл бас нэлийн олон хүнд хүрсэн гайхалтай уран бүтээл гэдэг шүү дээ. Таны одоо ээжтэй холбоотой юм төвхтэй дуу байсныг одоо л бид нэр яг энэ завшаанаар сонсож мэдлээ. За баярлалаа. Анхны одоо продюсерийн ажил ямар ажил байв? Энэ хугацаанд бас маш олон уран бүтээлчдийг бас продюсерлаж, гаргаж, хамтран ажиллаж исэн баг тий. Хамгийн анхны яг өөрийн 100% өөрийн хийсэн ажил бол Outlaw шүү дээ. Аха. Ямар санд Outlaw анхны клипийг хийх гэсэн чинь нэг би ч их олон хүүхдээ аав шүү. 8 хүүхдээ, 5 охинтой 3 хүүхдээ. Тэгэхээр чинь Oscar гэдэг миний хань байна. Клипик гэсэн чинь нэг мөнгө тутчаад юу яагаад тэгсэн чинь нэг хүүхдийн мөнгө тэр үед өгдөг байсан л да. Гэхдээ энэ шиг 100,000 төгрөг байгаагүй шүү. Тэгээд дэрэн доороос нь соглонготой зүхтааж явж Outlaw тэгж юу яаж л шүү. Тийм их хайртай байл шүү дүүнэртэй. Идрэл гой болчулцтай. Би бүр хайртай би бүр ингээд бүр нөгөө өөрийн нэг юм гэж байдаг шүү. Миний одоо үр хөвгцөх тийм хайртай шүү миний дүүнэр. Outlaw хамтлагийн одоо хамгийн анхны одоо таны ажиллаж байсан уран бүтээл ямар уран бүтээлээ? Outlaw чи ерөнхийдөө өөрөө Эрдэнэттэй нэлээд томоод ерөнхийдөө төвийн бүстэй бол нэлээд Outlaw гэдэг ерөнхийдөө их нэлээд болцсон байсан хамтлаг л та. Тэгээ гурван бүдүүний талига шагаа маань Эрдэнэтэд нэг юм хамтлаг байна. Гэтгсэн байхгүй. Тэгээ би булган руу тоглолтоор явж байгаа гурван бүдүүн төгсөө хинэнтэй явж л. Тэгж яг Горникийн өмнө одоо Шимбао гэдэг нэг юм касет хийдэг ногоон хөгжмөд тэгэж би хамгийн анх мартахгүй үс дуу сонссон л да. Дурлаж үзээгүй би чамд дуус. Тэгсэн чинь ер нь та нар ер нь болох юм. Ер нь хотод ирээрээ гэд яг тэдэн мэдэн гэд бүр өдрийн товлоо хилцсэн байсан байл л. За. Тэгээ бүр 5-6 сарын дараа нэг л танихгүй дугаар салгаа бол. За би Outlaw байна. Өөртөө аягүй зөрөгтэй байхгүй. Тэгж би яг тэр модны хөрлөө алгаж байхдаа юу гэж бодож байсан гэхээр надад итгээд ингээд шууд ирж байгаа юм чи би ямар ч аргаар хамаагүй бүгдийг би хийж өгнө гэж бодчих. Ерөөсөө алгаж байхдаа би. За ирсэн юм чи ах нь очиж шүү дээ өгсө боломжгүй шүү дээ. Тэгээ шууд очиод яасан чинь тэр дөрөв зогсчихсан. Тэгээ
Гото яах вэ? Хаач байхаа гэдэг. Гото өрөөлөө явна шүү дээ. Тэгээд шууд авчил. За хүний итгэл гэдэг чинь амар байгаа. Би бас жоохон нас яваач юм жоохон ингээд ярихаар нэг гоё дурсамж сэдрээд айгүй гоё санагдаж байгаа. Тэгээд итгэж байгаа юм чинь одоо хүн нөгөө аавдаа итгэдэг штэ. За аав болоогоос нөгөө ойлгомжтой гэдэг шиг тийм итгэл өгсөн хамтлаг л та. Тийм болохоор би ямар заргаар хамаагүй үр хүүхдийн төлөө гүйдэгт тэрүүнтэй адилхан ямар заргаар хамаагүй би хүүхдүүдийн төлөө явна гэсэн тийм юу гардаг л. Тэгэл яхахгүй ундуу болсон л. Тий. Атлаа амлыг аав шиг нь үдсэн гэсэн үг шүү дээ. Би өөрөө дотроо тэгж үз. Тэд нар тэгтээ хизээч тэгж хэлж байгаа. Би нэг юм хэлдэг байсан. Тэртээ тэрэнгүү чам дээр нар тусна. Тэгэхэд хамгийн гол нь чи гэрэлтдэг байх хэрэгтэй гэж би юу хэлдэг гэсэн бүгд тэрийг ярьдаг. Нар тусна. Тэгэхэд л хамгийн гол нь чи бэлэн гэрэлтдэг байх хэрэгтэй. За түүний дараа Novname хамтлагийн 2 дахь цомог, за тэгээ Sync хамтлаг, 3 бүдүүн гэл маш олон хамтлагчтай хамтран ажиллаж исэн. Продюсерлаж гаргаж ирж исэн тий. Тэр дундаас одоо ингээл хамгийн түрүүн одоо таны сэтгэлд хамгийн ойр байдаг одоо тэр уран бүтээлчийн дуусан тэр дуу одоо тий таны өөрийн тань хийсэн маш олон л дуу байгаа хэл та хүн болгоно л одоо өөрийнхөө уран бүтээл хөгжигээ хайртай байдаг шүү дээ. Тэгтээ яг тэрэн дотор одоо хамгийн түрүүнд таны санаандыг яг одоо орж ирж байгаа уран бүтээл ямар уран бүтээл вэ? Шууд орж ирж байгааг хэлэх. Яг одоо шууд орж ирж байгаа болохоор үл ялэг инэхэд үүрийн туяа харцнаас чинь гинэ үнэр цогтох хэрвээ хайдал үзэгслэнд чинь би горогдно үнэ хэлийг энэ манай аутлаа хинэ сайхнагийн шүлэг штэ. Тэгээд би 3 жилийн настай дэндүү богнохон хайрч гисэн гэд Ариукагийн шүлэг штэ. Тийм үү? Тийм штэ. 30 жилийн хин нэгний утгагүй амьдралаас хол илүүдээр гэдэг чинь Ариукагийн шүлэг штэ. Ялгуун сар мишэж оддогтэй би энэ дүүнэр ямар нэртэй дуу илээ энэ чинь? Фрэжиг ёстой. Үл ялэг инэхэд үүрийн туяа харцнаас чинь юу хэлээ. Яг хор мэдээд байгаа байхгүй. Тэгээд би баг яг ингэж ярилцлага анх удаа баг хөгж шүү. Би хүмүүс тэгдэг байсан. Тэгээд би нэг тэгж ордгоо байсан. Тэгээд ер нь баг л анх удаа баг хөгж шүү ер нь. Уран бүтээлийнхаа одоо хувь хүнийхээ түүхээс та хаваалцаач. Яг продюсераас гадна хувь хүн талдаа дуулдаг тий хөгжмийн зохиолчоос гадна гэсэн үг шүү. Би дуулдагс одоо энэ 2003 онд Соёл Эрдэнэ хамтлагийн том жаргал сайхан. Шал ондоо хүний утсаар над руу залгаад, ихчийн утсаар залгаад байсан. Танд ихч утсарлаа. Том жагаа байна гэд. Жагаа байна чи жагаа юу гэд. За. Тийм байна гэдэгс. Чи солин төрөндөө хөрөд ирээд. Чамтай ярих юм. Том жагаа ихэр бүр юу Соёл Эрдэнэ хамтлагийн хүн ярьж байгаа шүү дээ. Тэгээд яах вэ ахаа гэж би чинь жоох шууд гэж байгаа. Яах вэ ахаа гэж чи хүрээд ир. Тэр юунаас ч зүрс хар гүүгээгээр очиж байгаа юм. Тэгс мөртлөө худлаа тэгж яах вэ? Гадаан сууц. За. Ингээд орсон чарын том жагаах сууч Соёл Эрдэнэ өрөн сууц. Чамаа харсан. Чи хөөхөн одоо мичид оркестр нөө шуудын цувааг битгий толоор молрогч яг фанки рок стил дээр тулжлаа. Чамаа харсан харин одоо Соёл Эрдэнэ хамтлаг гэж залгамж шалгаж чамд өх боломжтой байна. Тэгээд одоо чи өөрийнхөө багийг бүрдүүлээ хамтлагаа бүрдүүлээрээ чи дуучин бол одоо энэ түлхүүрийг шууд жагаагт нэх олон юмэрийг үтгэж өгсөн надад. Энэ түлхүүрийг гарахтаа жижүүр дээр үлдээ шүү. Ингээд чи өөрөө сайн суугаад ботоор. Соёл Эрдэнэ хамтлаг юу гэсэн үг Монголын рокийн хамгийн том загалмаалсан юуны түлхүүрс жоох хөвгт тэгээд барьцсан ингээд сууччихл. Нөгөө нэг агуу хүмүүс чинь зураг мураг гитар метар бөмбөр
нөгөө нэг бөмбөр хайгаа явдаг гэсэн бэлтгэлийн байр хайгаа явдаг гэсэн шууд дээж соёл эрдэнэ хамтлаг багц. Итгэхгүй дууч гараагүй. Би ганцаараа яг пүүлтнэ Рамза гэдэг хоёр яригч байсан. Тэгээд Рамза гэдэг пүүлт үйдэгсэн. Тэгээд Фендер гитар нууд агуу төгөлдөр хуурмаар нөгөө амар нэг зүүдэлж байгаа гэж яддаг шүү дээ. Тэр үсэг бараг л тийм боллоо юу лээ. За бодъё. Нэрэл тийм байна. Тэгээд би соёл эрдэнэ өрөөс гараад ийшээ жижигэр дээр очиж над түлхүүр байгаа гэдгсэн чинь тэгсэн чинь нөгөө одон чимэг ихч байдаг шүү дээ. Тэрээс яг тийм юм байна. Яг соёл эрдэнэ дээр буцаж ороод түлхүүрээр буцаад онгоолгоц юм гэж үзээ. Зүүдлээгүй бодит зүйлээсэн. Тэр бол гайхалтай байсан. Тэгээд Sony Music дээр соёл эрдэнэ бүх юу бичүүлнэ гэдэг бид нар чинь сөгнөгрийн голын усан дангийн даван майхан заах ингээл одоо соёл эрдэнэ бүх дуунуудыг яг рок юм хувилбар шилжүүлээд ажиллаж байна. Бидний урд болохоор яг Никитон хамтлаг соёл эрдэнэ гэж байж байгаа. Дараа нь би яг та дуучнаар дуулдаг гэсэн. Тэгээ дуулдаг гэсэн. Хэр удсан хичнээн жил болсон? Нэг 2 жил болсон. Тэгэхдээ зөвхөн нөгөө Sony Music дээр Япон руу очиж соёл эрдэнэ пянцыг яг шинэ хувилбараар гаргана гэдэг дээр их ажилласан. Нэг юм болсон юм аа. За. Шууд одоо ам нэвдүүлээ уушиг нэ гэдэг шууд яриа шүү дээ. Тэгсэн чил одоо бүгд л орж зөвлөгөө өгөөл одоо харгын манлаа ах захад нар одоо аткад зөвлөгөө бол бас гитарч матарч бол одоо бүгд л орж ирэл үжиг ах махц орж ил одоо ингэж тоглох хэрэгтэй гэл бүгд харан хурд одоо бүгд рокрууд бүгд л орж ирэл одоо ингэх хэрэгтэй. Наад бөмбөр ийм гэл одоо бүгд зөвлөгөө өгөөл яасан чинь бид чимч өдөр шөнөгүй бэлтгэл хийж байгаа юм чинь амар дуулдаал эхэлсэн л дээ ерөөсөө. Тэгээс алтан гэрэлжийн сонор биш үү? Сонорт тоон мистерик даашгаах халиу ах махад нартай ингээд юу яадаг гэсэн баг. Тэнгууд би чинь соёл эрдэнэ том хүн болцсон юм чинь. Шууд аадгаг очингуудад гэсэн баг. Соёл эрдэнэ хамтлаг тоглох. Тэгэхээр би заавалж харанхуу гэдэг нөө фая маяг чинь анх эдэр чинь шараад гитар тоглодог гэсэн баггүй аадгаг чинь. Тэгж байгаа сонор дээр байж байгаа тэгэхээр би нэг тэгээд нөгөө оруулж агаад аадгаг авчраад сол гитар чинь болгоцсон. Тэг чи Никитоны бөмбөрчин байхгүй золбаах гэсэн Никитоны. Золбаахар байсан баг. Золбааха Жак байна. Бөмбөрчин юу гэдэг чинь яг болор хамтлагийн бөмбөрчин солгоо бөмбөр тоглож байгаа Батбүрүү. Тэр яг өчигдөр 99 онцоос болор хамтлагаас гарлаа гэд нисгэд байдаг бөмбөрөө Excel-ийнхээ хойтлол бүгдийг ачаад явлаа. Чи тэр хүн лөө ярьсан. За. Тэгээс Батбүрүү ярьсан чинь тийм жагаа байна. Би мэдэж байна. Том ш та залцсан. Надад жоохон хөгшин болгоод. Гэхдээ чи нэг хамтлаг тоглох уу? Чи нэг ямар хамтлаг вэ? Соёл эрдэнэ гэдгсэн. Цоомах мах яатсан гэдэг. Талигаас соёл эрдэнэ бөмбөрчин 40 амьд байсан чи бүгдөө байжсэн чи. Гүйг одоо соёл эрдэнэ хамтлаг чи юу ч хүрээд ирээ. Тэгэн ирж байна. Гал түлхүүрээр үлдсэн. Одоо нөгөө Батбүрүү шүү дээ. Тэгэл тоглол аатка ч гэсэн нэг удаа тийм сайхан нэг удаа л тоглоод үзье. Ингээ аатка гэсэн. Тэгэл анх соёл эрдэнэ гэдэг чинь одооны A sound эхлэл байхгүй. Тэгээд бүгдөө баг бүрдээл тэгээд бүх дуунуудаа шинжилж гаргаад аранжук хийдгүүл шүү дээ. Төгөлдөр уур тоглодог байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ болорхуу ах тэнд аранжук хийдэг байсан байхгүй. Тэгсэн чинь байхгүй болцсон. Тэгсэн чинь тэр компани хүний хүүхэд нь тэмцээнд орох гээд би жаргалтай гэдэг дуу шүү дээ. Тэрийг чи хийгээд өгчих гэдэг чи. Гөө би надад компьютер юусэн мэдэхгүй юм чинь. Тэгэн чи одоо радиогийн бацаах аах шүү дээ. Эрдэнэтэй туулаа одоо энд бэдс дүнсний телевизтэй юм. Гөө бацаахнууд удаад юу яачна. Чамд хэлүүлээд өгч чи галс хордоо энийг хийгээд өгч. Тэгээд хамгийн анх студио сонирхоод эхэлсэн чинь нөгөө нэг хамтлаг маань юу болоод нөө дуулах муулах болохоо болоод би ч бүр нэг хийгээвч чинь гой санагдаад байгаа юм байна. За. Фүү ганцаархан ингээ бүгдийг хийгээд ингээ яг хүснээрээ юм хийгээд нөгөө одоо юу гэдэг чинь. Тэг чи бэлтгэлдээ орохоо бол бэлтгэл хажуудлын өрөөлтөө. Тэг чи тэнцэнэ студ дээр өдөр шөнөгүй хоноод бүр тэр
Тэгсэн чинь өсөд орж бэлтгэлмэлгүй та хэд бэлтжилтэй би гээд нөгөө төгтөө нэг студио ингээд орцсон. Нөгөө төндөө бүр автцсан. Тэгээд A sound гэж байгаагүй юм. Тэгээд тэр чинь 1060 Regent 1060. Тэгэхэд одоо A sound-ийн гişүүд бүгдээрээ бүгдөө би дуучин байсан. Та дуучин байсан. Тийм би чинь тэмүүлгэд маргааш чи явна магадгүй буцаж ирэн харин би үлдэж хаашаа ч явахгүй хүлээсээр байх уу да гэд ингээд энэ дуунууд чинь цомогч. Тэгэд 1060 гэж нэр өгөөд тэгэд энэнгээр нь Улаанбаатараар нэг 1060 гэд нэг цацдаг будгаар гэд бомбарах цацдаг будгаар ингээд 1060 гэд тэгсэн чинь нөгөө за одоо цомог ер нь бэлэн болцсон байна шүү дээ. За ер нь миний дуулснаар ер нь бэлэн болцсон байна. Тэгсэн чинь нөгөө студи руу их анхаарсан чинь за би ер нь нэг л арай жоохон никотон стилтэй. Би ч угаасаа нөгөө баритон жоохон юм аялгуутай нөгөө никотон стилтэй. Тэрнгээрээ л далимдуулаад ер нь нийтээсээ молтор хийгээд. За. Та нар ер нь ийм гоё юм independent ингээд бүгдөө ингэж авч миний хоолоо тохирохгүй. Бис болохгүй. Тэр өснө студиэл өгөөд нэг айтайхан ингээд дууч олоод. Таад ингээд яачих гэдгсэн чинь бөө юм бас. Би 100 яачих би 99 саунцлуугаас. Тэр чинь мөнх болж тэгвэл болидоо яачих би тэгвэл байлгсан. Гэв чи тэгээд би тэгвэл сонорлогоо оч том ах дээр одоо дэлхийд орсон байгаас ашиг болио байл. 1060 хамтлаг тарах гээд шүү дээ. Тарах гэж байгаа. Тэгсэн чинь рок мөнгө сайхан гэж орж ирж шүү дээ. Тэгсэн чинь нөгөө 5 эрдэнэгээд юу шүү дээ нэг Jinter Timed дээр. За. Одоо Total Music Order-т нах чинь Монголд байхгүй амар том студи байгуулсан юмсан. Тэгсэн чинь мөөгийн ах намайг юу яагаад гэсэн чинь за ер нь мөөгийн ахтай холбож өгөөд молтрохгүй бол болохгүй юм байна гэн готлоо Jinter Timed-д зогсон мөөгийн ах руу. Энэ юу яаж нэг мөгийн ха та сая одерт нахтай Total Music дээр юу яагаад энэ хамтлагийг яасан та гой цомог өмч мараг дуусч байгаа юм. Гэхдээ нэг л би ер нь юм тоолж мал. Наад. Тэр чи заа юу ч гэсэн хүрээд иргэ. Тэгээд мөгийн ах дээр очсон чил Total Music одерт нахад нар суужсэн. Тэгсэн чинь энэ хэд намайг гарна гэдгийг мэдэхгүй байгаа штэ. За. Тэгээд Jinter Timed очоод рок мангас мөнгө сайхан гэдэг шүү дээ. Мөгийн ах дээр аваачаад ингээс. За бид нэр ингээд цом ингээд яатсан байгаа. Ингээд нөгөө ч н очоод нөгөө Total Music event итгэх ч юм уу Jinter Timed-тай юу яагаад алаад өгөх юм байна л гэж бодож очиж байгаа шүү дээ. Тэгэл очингуудаа би шууд хэлсэн. За тэгшээ гэж бас гитарч байна. За би ер нь байл ондоод очоод мөгийн ахтай ингээл юу яач. Одоо лимон шаргаах махад нар гэдэг одоо ярина. Тэгээд хэлсэн чинь за би ч юу мэдчихлээсэн юм л да. Тэгтээ чи ингээл тэгээд орхиол баг тэгэл би шууд баг зутгасан. Шууд гараал авчихсан. Дуулахаас илүү хөгжмийн зохиолж байх нь илүү танд таалагдсан байна шүү дээ. Тэргээ сонгоо хийсэн байна. Тэгээд шууд гараа авчихсан. Тэгээд 1060 гэж байгаа. Тэгсэн чинь одоо нэг амтлагын бас нэг бүдүүн дууч юм байт юм да. Тэр дуучнаар зөндөө дууч солигдсон. Би ч бас санаа тавьж байгаа шин. Яаж нэ юу гэл. Тэгсэн чинь Moon River гэдэг одоо энэ дуучин баяр цэцэг чинь бас тэнд байгаад эмхтэй дуучинтай ажиллах Shakira Atoo гэдэг байдаг байсан да. Тэр мэрийг оруулж үзэл зөндөө юм бас. Одоо хөгжмийн зохиолч гэх одоо мэрэгжил нь илүү таалагдаа. За тэгээ энэ салбар руугаа шунан дурлаа орсон цагаас ахуулаад өнөөдрийн хүртэл хичнээн уран бүтээл дээр ер нь ажиллаж байв. Та ер нь тоолж үзсэн үү? Би өөрийн зохиосон дуу гэдэг юм бол би ч их нэрлэхүү талтай байна. Өөр ингээд дуу зохиочод эдгээр яах болж юм нэг тийм өөртөө ихтгэлгүй юу гэдэг нь үгүй би яагаад наач чи ч юм уу зохиосон ч юм ингэсэн хайц би танигдахыг хүсдэгсэн шүү дээ гэдэгс ер нь одоо хүртэл бас тэр багын зан ч юм уу ер нь нэг тийм юм одоо хүртэл бас жоохон арилаагүй гэдэгс ер нь олны нүдэнд ил байх хүсдэггүй тал руу чимээгүй л ингээд манай өрөө мөрөө чинь тийм шүү дээ ингээд хөшиг мөшгтэй ингээд ганцаараа ингээд саний тий.
Гэтэ зарим продюсерууд одоо ингээл маш олон сайхан уран бүтээлүүд хийж өгөөд идэг тий. Гэтэл одоо тухайн уран бүтээлч тэр дууг хүргээд өөрөө од олоод олны танил болоод идэг. Гэтэл яг тэр цаанагаа тий хөгжмийн зохиосон тий үгийн бичсэн продюсерийн ажлыг хийсэн тий. Тэдгээр хүмүүс хизээч дурсагддаггүй. Бүр хин гэдгийг ч зарим нь танихгүй тохиолдол маш их байдаг штэ. Тэгээд бидний дунд одоо ингээл олны танил болсон дуунуудыг сонсоод одоо ингээл би энэ дууг зохиосон хүн гэл тийх үед нь л одоо бид нар жишээ нь энэ гоё дууг чи энэ хүн хийсэн юм байна гэд яг танаас салбарынхны хувьд бол бас яг тэртэл дээр илүү танигдахыг бас хүсдэг хүмүүс бас байдаг. Би таны хувьд бол буруугасаа танигдахыг хүсдэг байх нь шүү дээ. Ер нь тийм талтай. Тэгэхээр яаж ин ер нь ингээд нэг ганцаараа байхаар илүү төвлөрч ая зохиох тэр одоо орчин мэдрэмж илүү их орж ирд юм уу? Ер нь яагаад гэдэг юм бол та ер нь гэж боддیں۔ Өөрийгөө. Би тийм мэдрэмж орж ирж шүү. Би ингээд нэг жоохон харанхуу ингээд жоохон ингээд суух туртай. Би нэг гэрлэнийхээ юу ингээд дандаа нэг гэрлэнийхээ юунд дандаа ингээд нааталт нэг фильтр дандаа наадаг. Ингээд асаан гутаа ямар юм. Тод гэрлэн жоохон дургу. Ингээд нэг тэгэхээр ил гарахад дургу гэсэн үг шүү дээ. Тэгээд харанхуу ингээд суудаг. Тэгээд Тэ та яаж дуулдаг гэсэн юм л тахта. Тайсан дээр гараад зөндөл дуулдаг гэсэн мэл үү? Би чинь дуулж болохоор айгүй амар сонинд дуулна шүү дээ. Намайг ч одоо бүр нүдэ ханаа дуулаад идэв юм. Зэрэг рүү хардаг гэсэн үстэй тий. Үгүй юу? Ер нь бол шууд л ингээ харцдаг. Би нэг шууд тэгэл ерөөсөө альсгүй ингээл мэдхгүй одоо тэгэл тайзан дээр гарахаараа шал ондоо хүн болчдөг. Яг хөшгөний араар орохороо бүр өөр хүн болоод идэв. Гэдэг ингээд тайзан дээр гарчих юм бол өстой юу гүүн мөн өстой бөө юм болно шүү дээ. Би сая нөгөө стадионд аутлав тоглосон одоо урилга өгсөн. Тэгээд оолн хийдэг гэд болсон шүү дээ. Тэгсэн чинь өөрийнхөө ингээд VIP судлаас ингээд миний зохиосон дууг үгийн бичсэн аян бичсэн. Манай эхнэр чинь бас үг бичдэг шүү дээ. Тэр 30 хэдэн мянган яг миний дууг ингээд дагаа дуулаад бүгдөө ойролтоод тахад айгүй анх удаа тийм сонир мэдрэмж авсан би. За. Энэ миний Аз жаргалын төгсгөл гэдэг чинь чиний явсан зүгээс нармандаа тэгэл орилтол. Тэгэл үйл ялгийн нэхэд үрийн туяа харцнаас чинь гинэ гэл бүгдөө орилтоод ингээд тах хүн. Тэгэл мати намайг хардаг харцанд чинь хайртай гэл хорвоо тосгүй чамдаа би хайртай гэл би бүр айгүй шокнд орсон. За пүү тэр ингээл хүмүүс ингээл юм дуу. Тэгээ би хажуу сууж нөө сүнсээ лавга авах шүү. Лавга авах энэ миний дуу шүү. Тэгээд би сүлд өнө хэлэх хүн олдохгүй хажууд би миний зохиосон дуу шүү. Шивний жилийн төрөг. Миний зохиосон дуу шүү. Тийм үү. Хүмүүс мэддэг байна. Мэддэг сүнсээ лавга авах тийм үү энэ үү гэдэг. Чиний явсан зүгт явсан тэгээд синк мотив чатур ингээд энэ миний дуу шүү гэдэг. Тийм үү гэдэг. Тэг чи анх удаа тэгж мэдчихнээр бас сонирн боо. Би студид дээр байж хат нэг юм хэлэх үү. Цоглын нацагд орж гэж хүн. Студид дээр ингээд чинь шалгалт 6 сарын 24-нд болсон байхгүй. За. Тэгсэн чи би соёлуулгыг шалгалт өгөөгүй. За яг нэг студийн ажил. Жинхэнэ нөгөө аутлаа чи жигки хийж илээ шүү дээ. Бүр нөөм аутлаа мотив синк. Одоо энэ таунтинг нөгөө дэгийн мэг идэр чи ирээл зү ийм хамтлаг болгоод өгч чиг. Одоо ингээл бүгдийн хийдэг болсон. Өдөршөнгөө суудаг. За. Тэгээд хэд чи салгалтнаас хоцорсон л доо. За тэр яат ингээд. Чин нацагд орж байгаа багш өөрөө орж. За яасан яагаад өглөө шалгалтанд очсон. За. Би харин за яг дараа жил болдог ч юм уу. Тийм юм багнаас. Тэгээ манай эхнэр хэлцээ. Нэг хэдхэн сар зүгээр би яа. Тэгээ шууд өөрөө бүр ингээд хөтөлж явсаар хагаад ингээд соронзон болмоо соёлуулгыг би энийг шав болгож аав. Ерөөсөө энэ хүнийг л шав болгож аав. Сургууль төгсгөн чухал шүү дээ. Тэр шалгалт хиймэх чухал зүйл биш. Тэрний оронд студ дээрээ суугаад дуртай уран бүтээлээ хийх. Яг нөгөөдхөө ингэ тэгж бодож ирсэн баг. Тэгч бүр цоглын насагд орж төрийн сойрхол хөгжим цоглон агуу цоглын насагд орж шүү дээ. За. Чирсээр хагаад очиод бүх шалгал болгоц. За би энийг шав болгож авахгүй бол ер нь болохгүй л дээ. Одоо ингэ.
За багшаа гэдэг том юм соронзон багш магш нар ч амар улсууд байгаа шүү. За нацгаа. Зөв хүн л аваад тэрсэн чинь юу хоорондоо юу гэж ирсэн мэдэхгүй шүү. Тэгэл за гэл бүх гар үсэг сураад тэгээ соёл урлагийн их сургуульд орсон л доо. Тэгээ хөгжмийн зохиолч. Тэгээ хамгийн сүүлчийн шавьялтай би. Продюсер хүний хувьд те маркетинг чухал байд юм уу, авьяас чухал байд юм уу? Ер нь хэд хэдэн хувьтай байж тухайн уран бүтээлч ер нь олонний танил болж те тэгэх одоо замнал нь нэгд юм уу? Ер нь та ингээд хүнийг хараад за энэ ингээд дод болно доо гэж боддог тийм мэдрэмж өгч ирсэн цаг үе байгаа. Байна. Би одоо шууд овтлог хараад шууд нүүн нэмиг ориглыг овтлог хараад тэгээд мотивын жижигэ хараад зүгээр шууд мэдрэгддэг. Шууд ингээд амар итгэлтэй. Энэ ер нь юмнаас урахгүй юм байна гэж шууд мэдэгддэг. Одоо соёл эрдэнэ жаах бас тэгж мэдэрчээсэн баг шүү. Ингээд тайсан дээр шишг гүүгээд тест бүр үсээ ингээд. Тэгэхээр тууштай ахын чухал байна тий. Тийм тууштай ахын чухал. Үнэн ч ахын бас чухал. Үнэн ч ахын чухал. Би яг хэлэх үү авиас бол хүн болгоо авиастай шүү. Хүн болгоо авиастай. Авиас ч удамшиж ирдэг юм уу? Хүмүүс ер нь би Монгол улсын одоо 3 сая Монгол хүмүүс, ер нь Монгол хүмүүс бол бүгдөө би авиастай гэж боддог. Ер нь дуу дуулах хоолой гэдэг чинь жишээ нь одоо ондоо гэдэг чинь салгаа болоотой хүн бол дуучин болохгүй нь бас тодорхой. Гэтэл ер нь нөгөө авиасаас илүү хичээл зүтгэл бас чухал байгаа тийм үү тий? Тий, ер нь одоо жишээлбэл одоо бодъё да. Дээшгээ тенор дуурдаг хүн гоё авиастай байна гэж. Зүгээр ингээд одоо хипхоп за одоо дөөрийн дуучид мөч тэгээд байж байгаа шүү дээ. Би тэгтээ нэх авиасыг бол дуучны хувьд болохоор би боддог ер нь сэтгэл нөх хүн чанар гэж юм байдаг шүү дээ. Тэр айгу ер нь авиас хүч байсан хүн чанартай хүн бол хамгийн гоё болдог. Мэдрэмжтэй дотоод зүрх рүүгээ ордог хүн гэсэн үг шүү. Тийм одоо хүн чанартай хүнийг хүндэлдэг инэрэнгүү тийм сайхан сэтгэлтэй хүн болгон айгу авиастай гэж боддог. Тэрнээс нэг төрмөл авиас мавиас гэж бол би нэг тэрнтэй их тоодгүй. Сайхан сэтгэлтэй хүн чанартай хүн авиастай хүн ба. Маш сонирхолтой зүгэн. Тийм би тэгж боддог. Тоохгүй одоо Монгол бүхий өргөнд тоглолтоо хийж байгаа гэж таныг сонссон. За тэгээд харж яхнаа маш олон төрөл жанраар дуулдаг олон уран бүтээлч байсан. Ямар утга учиртай энэ тоглолт болох ч байгаа вэ? Та тэр талаараа ярьж өгч. Над руу хардаа ингэж байгаа. Хой чатаар их мессеж ирж байна л да. Яага бүхий өргөө гэж. Ийм олон хамтлаг дуучид одоо ардын жүжигчингээс ахуулаад дотор агуу тэр мундаг дуучид. Тэгээд одоо бүгд иржээж яагаад бүхий өргөөнд гэж чат ирж байгаа. Би болохоор ингэж бодож байгаа. Монгол хүн чинь бас хиймэртэй байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Монгол хүн чинь бөхөө дээдэлдэг. Тэгээд ардын жүжигч би уран бүтээлийн тоглолт хийж байгаа болохоор зүгээр нэг юм зүгээр юм босоо хүлээ авалч алкогол ч юм уу тийм төрлийн хэрэгэлдэг ч юм уу баясах тийм цэнгүүн марк юм болохыг хүсэв л дээ. Тэгээд Монгол хүн байна хямартай байна чинь тугандаа мөрөгдөг шүү дээ бүх хүчүүдсэн ингээд. Тэгээд миний тоглолтын дээр ирж байгаа бүх хүмүүс мэдгүй би бэлэгдлээ одоо ч юм уу ерөнхийдөө л тэгэл бүхий өргөө гэд бодсон. Нийт дээр нь хичнээн уран бүтээлчийн тоглолтод оролцгоё. Ямар уран бүтээлчтэй та нэрлүүл. За нэг 15 6 уран бүтээлчд бол байгаа. Монгол улсын ардын жүжигчдийн төрийн сойрхолд дуучин Чингис хаан дуучин Дашт сүгэн жаргал сайхан. Тэгээд соёл эрдэнэ хамтлагийн ахлагч том жагаа буюу нөгөө ярьдаг том жаргал сайхан орно. Өргөө хамтлагийн чинь бархас ах маань одоо орно. За хоовын хөхтөнгөр хамтлагийн нөгөө нэг агуу хоовын инхвэр гэдэг чинь орно шүү дээ. Тэр морж дуудуул шүү. Тэгтээ харах тэр их сонир сюрприз болно. За тэгэл мэдээж залуусын төлөөлөл басан хамтлагууд гэхдээ би дээр мэдээж No Name of Love гэдэг хоёр
хамтлагтай. Би ч өөрөө их тэгээд дуучин баяр цэцэг. Найман хүүхдийн аа байх үед таны амьдралд одоо хамгийн их өөрчлөлт орж ирсэн зүйл нь юу байв? Тэгэхээр аа болохоос өмнө болон тий 8 хүүхдийн аа болсны дараа гарсан өөрчлөлт нь танд одоо юу бодогдож мэдрэгддэг вэ ер нь? 8 хүүхдийн аа болно гэж байгаа шүү дээ. Тэр бол 8 хүүхдийн ээжид хайртай байна гэдгээс эхэлнэ шүү дээ. Би аав болно шүү дээ. 8 хүүхдээ ээжид хайртай байна гэдэг чинь 8 хүүхдээ аа болж гэнэ гэсэн үг л дээ. За. Тэгэхээр нүг гэр бүл салшгүй байдал гэдэгтэй холбоотой ээжид нь хайртай байж 8 хүүхдээ аа болно гэсэн. Тусгай орох зөвшөөрөл авсан хайрл хүндлэл өгжөж тэгээд аа болно гэсэн үг шүү дээ. Одоо тэрийг сайн ойлгоосоо гэж боддог би хүмүүс. Эмэгтэй хүнийг хайрлдаг, хүндэлдэг. Гадуур ингээ харахад бас янз янз юм харагдчихлаа. Би тэр болгонд эмэгтэй хүн гэдэг чинь би шууд 5 охиноор л жишээд ботчдөг ер нь. Эмэгтэй хүн гэдэг чинь ээжээр охтуудаараа шууд жишээ. За миний охин ийм байсан бол ингэж надтай хамт байгаа. Тэгэхээр би бол нэг аа болсон хоёрын ялгаа бол ийм л дээ. Эхлээд бол нэг хариуцлага гэж мэдгүй айгүй хөөрхөн санагдал. Ингээд хоёулаа ингээд хоёр байж байгаа ш. Чи нэг хөөрхөн ингээд хамар момрын ингэж үзэж үзэл. Хайлтс дурсан хосоод байгаа гэдэг тийм. Тэгсэн чинь хүүхэд дарж ирээд тэг чи айгүй гоё ингээд байж байгаа. Тэгээ бид нар чи хоёулаа нэг урлагийн хоёр хүн л дээ ер нь. Тийм болохоор ингээд хариуцлага нэмэгдэж гэл нэг хүмүүс тэгдэж ш. Хариуцлага нэмэгдээл өөрөө ингээд өстой ийм байх хэвээр мөстой гэж би тэрэнд нэг тэгж нэг ашиг боглоо. Эрэгтэй хүн бол төрсөн юм чинь угаасаа аа болох нь тодорхой гэд багасаа жоохноос л бэлтгэгдсэн байсан баг гэж би боддог. Би одоо хандаа их баярлдаг штэ. Одоо миний одоо энэ урлаг морлог хийгээл биш дураараа хартаа. Дураараа ингээл явж байгаа дуу бичээд ингээл явж байгаа. Надад тийм аав хүний хариуцлага ч юм уу надад тэр амьдралын тийм юм өөрөөлөөгүй хүн шүү дээ. Чи хөгжмөл гоё. Тэгээд дандаа студид дээр зүг сууж идэг болохоор ингээд гэтээ нэг ялгаа байхгүй. Гэхдээ би одоо энэ залуучууд тэлий гэж боддог. Ямар ч эмэгтэй хүн гэдэг чинь бүр их дэлхий шүү дээ. Сүүлийн үед нийгэмд одоо гэр бүл салалт маш их байна гэж ярьж байгаа. За тэр дундаа бас нэг сошиал дээр баян зүрх дүүргийнхэн ялангуяа их салж ийн гэд тийм яриа хүртэл гарсан байсан. Тэгээд энэ олон хүүхэдтэй тий 8 хүүхэдтэй аав хүний хувьд та энэ зүйлийг ер нь юу гэж хардсан юм бэ? Ямар шалтгаанаас болж одоо эдгээр гэр бүлүүдийг нь салаад байна гэж та боддог вэ? Би ингэж бодож байгаа. Өөртөө итгэл би заавалчгүй би одоо ингэж бодож энэ гэр бүл хүссэн юмд хүрэхгүй ч гэж болно шүү дээ хамаагүй шүү. Мөрөөдөлтэй байх. Тэрэндээ хүрнэ гэсэн тийм итгэлийг нь унтрааж байгаа энэ нийгэм айгуу сонь санагдаж байгаа надад. Бүгд дор өрнө маш том итгэлтэй явж байгаа гэр бүл. Тэр итгэлийг унтрааж байгаа тийм ойр орчны хүмүүс байна. Найз нөхөд байна. Ажлынхан хамт олон хүрээлэн байгаа хүмүүс байна. Тэгээд салхад нөлөөлөд байна уу? Нөлөөлж байгаа гэж бодож байна. Тэгэхдээ бие бинийгаа хүнд би түрүүн л ярьж байгаа шүү дээ. Юус хүндлэл байх юм бол тэгээд ер нь нэг юм салалт бол байхгүй. Тэгээд би ханы тухай амар их дуу бичсэн шүү дээ. Угаасаа л хичнээн дуу бичсэн бэ? Та энэ тоолж үзсэн үү? Амар их байна. Тийм үү? Миний сонсох дуртай ганцхан аялуу чил баймаар. Миний өмсөх дуртай ганцхан урал чинийх баймаар. Миний зогсож уйдаагүй хайрын цэцэрлэг чил баймаар. Миний твэрж уйдаагүй хайрын сарна чил баймаар гэдэг анхаалаа нэг нандин гэдэг чинь миний үг ааш та.
Амьдралын амт гэдэг бичүүгэн дуусан намайг гомдоогоогүй хань минь чамда намайг баярлуулсан үр минь чамда биднийг учруулсан залуухан нас минь чамда хүслийг минь гүйцэх мөрөөдөл минь чамайг хань минь чамайга би хайрлаад дүүли үр минь чамайг өргөөд дүүли залуу нас минь чамайг магтан дуули мөрөөдөл минь чам руу тэмүүлэн дуули. Энэ хан таны дуу би нэлийн тийм шүү дээ үзэгслэн гоо минь мэдгүй би бүгд шүү дээ. Тоо том шиг маш олон доо. Харин тэр одоо сэтгэлүүдэд одоо жишээлбэл ингээ нөгөө буу халдсан шүү дээ. Хүмүүс ингээ тойроод буу халах юм бол эхлээд намайг ингээ чив чимээг ингээ одоо нэг айл малч юм найрн дээр очиж би ингээ чив чимээг байцаад тэгээд ингээ сүулдэ ингээ би ингээ ер нь бол би нэг энэ дуу болохоор нэг иймэрхүү дүүхтэй ингээ бүгдөө том жижиггүй ингээ чимээг болчихдог тийм мэдэрч сонсоод байна тий. Тийм үү таны дуу юм. Тэг одоо YouTube-оос би ингээд доотлолт нь Jack гэдэг уус яаж яах тэнд нэг жижиг чийдэр дээр нэг жижигхэн Jack л гэж байгаа болохоос Хашин шог дээр гардаг. Жижигхэн боё гэж. Яг манай яг чи яг зүг ярьсан. Сайн нөгөө хин манай ханчин болтой гэдэг. Чи боё гэдэг шиг юм байгаа шүү дээ. Тэр захиа бичсэн шүү дээ. Тэр чи бүр болон дээрээс боё гэдэг. Чи гэхдээ би айгуу гоё нэвтрүүлэгт айгуу гоё байна. Би тэгээд намайг нэг иймэрхүү хүн гэдэг ойр дотны урлагийнхан л намайг ер нь мэднэ. Тэгээд намайг нээж ингэж танилцуулсан танаа Хөгтөнгөр радио энэ подкастын дүүдээ баярлалаа. Энд олон хүмүүс ард нь байгаа гэж би бодож байгаа. Тэр болгонд их баярлалаа. Их гоё нээлттэй дараагийн гоё ярилцлаганд орохдоо би одоо жоохон туршлагатай болно. Намайг их дэмжсэн та нартай маш их баярлалаа гэж хэлье да. Гоё байна. Тэгээд ямар ч бүх нийт Монголын ирчүүдтэй эхнэрээ хүндлэр хэлгэж хэлье да. Тэгээд ямар ч зүйлээс ээжээ ханыга охтуудаа эмэгтэй хүн болгоныг өөрийнхөө ээж гэж бодож байгаараа л гэж хэлээ. Тэгэх юм бол Монгол улс хөгжиж шүү дээ. Гайхалтай. Танд маш их баярлалаа. Таны өнөр өтгөн сайхан гэр бүлд тань уран бүтээлтэд нь өндөрөөс өндөр амжилтыг аз жаргал эрүүл хийх хүсье өрөө. За баярлалаа. Ингээд танай хамт олонд бөгөөд намайг урьж оролцуулсан. Би үнэхээр баярлаад баршгүй их гайхалтай өдөр байлаа. Тэгээд дүүдээ маш их баярлалаа. Хамт олонд нь баярлалаа. Хөгтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хөтлөгч Тамираа байна. Өнөөдрийн дугаарын зочноор хөгжмийн зохиолч, продюсер Jack өргөдөө ирлээ. Баяртай үзэгч сонсогчдоо. Баяртай. Камерлаараа баяртай гэрээ. Баяртай.